Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь та нарт өнөөдөр үүнэг ба царс модны хөндий үлгэрийг хүргэхээр бэлтгэлээ. Үлгэрээ анхааралтай сонсоорой. Нэгэн өдөр хончин хүү хоолныхоо үлдэгдлийг царс модны хөндийд үлдээч гэнэ. Гэтэл өлсгөлөн үнэг хоолны үнэрээр царс модны хөндий рүү авиран гарчээ. Хоолыг хамтран идэж дуусаад модны хөндийгөөс гарах гэтэл гидсэн дүүрч томорсон тул гарч чадсангүй. Үнэг надад туслаарай гэж хашгирч гарав. Түүгээр өнгөрч явсан өөр нэг үнэг яаж байгаад ийшээ орчихсон юм бэ гэж асуув. Хэн нэг нь хоолоо үлдээчихсэн байсан юм. Тэгээд идэх гэж ороод гарч чадгаа байчихлаа гэж хариулав. Шалтгааныг олж мэдсэн нөгөө үнэг зүгээр л хэсэгхэн хүлээч, тэгээд л чи өөрөө гарчихнаа гэж хэлээд цааш оджээ. Үлгэрээ анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа. Аав ээж ах эгч нартайгаа хамтраад үлгэрийн сургамжит санааг ярилцаарай. Баяртай хүүхдүүдээ.